Иргэн энэ 2016 онд анх бөөрийн дутагдлаар онцлогдож, эцэстээ бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоос өөр аргагүй байдалд хүрчээ. За түүний төрсэн эгч нь бөөрөө өгөхөр болсон ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн донор болж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг нь саадулсан байна. Ингээд гадны улсыг зорихоос өөр аргагүй болжээ. За учир нь гадны зарим улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг донор болгохыг хуулиараа зөвшөөрдөг байна. За гадны улсын орнд донор болох иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй байхыг зарим тохиолдолд зөвшөөрдөг байна. За гэвч иргэн энэ эгчийг аваад шууд гадаад явхад санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаагаа учирлаж байна. За учир нь нэг гэр бүлийн 2 хүн гадаад улсад очиж хаалгаанд орох шаардлагатай болж байгаа тул тэднийг асрах хүн заавал хамт явах шаардлагатай болж байгаамаа. За энэ мэт зардал өндөр гарч байгаа нь тэдний хувьд бэрхшээл болоод байгаа юм. За ингээд мөнгөө цуглуулах хүртлээр бөөр орлуулах хэмжлэгээ хийлгэж байгаач энэ төрлийн хэмжлэг нь орон нутагт хүртээмжт хар байдгаас биеийн байдал нь хүндрэх, за улмаар гадаад улсад эмчилгээнд явж чадахгүй байх эрсдэлж хүлээж байгаа гэсэн юм аа. За энд тэдний хувьд донорын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, за энэ мэт амьдрал тулгарч байгаа бэрхшээлүүдийг хуулиар зохицуулах шаардлагатай байна гэдгийг ярьж байна. Болдог бол би энэ ч ормооргүй ингээл гараал явчмаар санагдаж байгаа юм чи. Даанч надад тэгж чадахгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл би гэртээ ирээл гэрийнхнийгаа зовоон, өөрийгөө зовоон, тачвраад амцгаатаад ингээд байна. Одоо миний амьдрал яг л аппаратанд уяатаа шүү дээ. Ингээл орохгүй бол яах юм ингээд үе дарга нар яагаад ингээд хамтраад шийдэж болдгүй юм бол те. Өвчин гэдэг чи хэцүү шүү дээ. Зүгээр нэг тэсээд ингээд байгаад байдаг болоод бид нар тэсэл байгаад байна. Тэгэхэд эн чин тэсэхгүй шүү дээ. Цаанаасаа хордлого гэж юм чин өөрөө ингээд даралт хэсгэн, тархитлагаа манруулна, амьсгаа боож ийн. Бүр ингэж хийс амартаж босч ирээд байгаа юм чин би. Одоо тэгээ донор олдтлоо энэ. Уг нь би яг өгчээсээ бүр авах гал тий. Тэгэл үзээлэн. Тэгээд бас эн чин бас тийм амархан донорын асуудал чи манай хууль айгу муу болохоор тэгээд бас айгу асуудалтай л гэдэг. Би нэгдүгээр эмнэлэг дээр очиж 2-3 удаа уулзсан. Бүрээ солиулчих санаатай. Одоо тэгэл гадаад руу Турк руу хандчаал тэгэл байж лээ. Мөнгөө бүрдүүлэх гээл. Миний би одоо дүүгээ дагуулад ингээд донор болох хүсэлтэй байна гэдэг ингээд хүсэлтэй тавиадсан. Тэгээ 2 хоногийн дараа хариу өгнө гэсэн. Тэгээд байхгүй болохоор нь би одоо бас юу болсон юм бол гэж бодоод буцаад нөгөө эмчтэйгээ уулзах гэдсэн туслах хэмжээрээ ингээд та юу там байна гэж та группт хийдэг юм байна. Тэгвэл групптэй хүн болгон бол хамаалал би группөө цуслуулчаад ирэх гэсэн болохгүй гэд. Яагаад гэсэн манай Монголын донорын хувьд нь цоо ирүүл хүн байх хэрэгтэй. Яагаад цоо ирүүл гэж тэр чинь мэдээж энэ бэрхшээлийн төрлийг харж болдгоо юм уу? Яагаад гэвэл миний энэ гар бол одоо ингээд төрөлхийх би бол ямар нэгэн авар усалд ороогүй намайг ихээс төрөхөд л шивцээ гэдэг багжаар татаж авч байгаад миний мөрийг муталсан гэж байгаа. Энд чи мэдээж бас үнэхээр одоо авар усалд ороод хүнд гимтсэн бол одоо бас тэ боломжгүй байж болно. Гэвч минийх бол одоо мэдээж бөөрөндөө нөлөөлөхгүй энэ гар бөөрөндөө нөлөөлөх үү? Тийм ээ. Бас үнэхээр нөлөөлж яадаг тийм өвчин байхыг бас үүсэхгүй л дээ. Эрүүл мэндийн тухай бол эрүүл мэнд гэж одоо хүн сэтгц нийгмийн хувьд одоо эрүүлч гэдэг юм уу те нэлээд өргөн хүрээтэй тайлбарлсан байдаг. Энэ маань болохоор яг тэр нөгөө хуультайгаа зөрчилдөд за тэг мөн эрчим шилжүүлэн суулгах багуудаас гаргаж ирсэн одоо элэг бөөр шилжүүлэн суулгах эмнэлэг зүйн заавар гэж байдаг. Энэ дээр мөн адил зөрчилдөд явж байгаа. Энийг бол бид нэр яг хуулийн төслөө дахин одоо ярилцаад одоо иргэдийн аль болох нөгөө энэ хуулийн төсөлтөө саналаа бас идэвхтэй өгөрөө гэж уриалмаар байна. Одоо D парламент гэдэг E-парламент гэдэг нөгөө захим хуулийн төсөл дээр санал өгөх энэ юунууд байгаа шүү дээ сайтууд. Энэ дээр орж яг өөрт тулгарч байгаа энэ асуудлуудаа маш сайн хэлж өгөөч гэж уриалахаар байна. Энэ дээр бол бид нэр яг хөгжлийн бэрхшээлтэй хүнээс бас амьд донор болох гэдэг нь нөгөө талдаа бас хүний эрх зөрчигдөх гээд байгаа юм төвөгтэй асуудал байгаа. За манай улс донорын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2021 оноос хойш ярьж хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж эхэлсэн байдаг. За гэвч одоо хүртэл улсын хурлаар хилцэгдэж эхлэегүй байна. За гэтэл энэ мэт хуулийн заалтаас үүдэн донор ногооч эд эрхтний шилжүүлэн суулгах хаалгаанд орж чадахгүй байгаа олон иргэд байгааг албаныхан хэлж байна. За дээр нь эдээс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаарх ташаа мэдээлэл нийгэм цацагдсанаас болж за 2024 оны 7 дугаар сараас хойш гэхэд нэгж амьгүй донор гараагүй байна гэсэн юм аа. За өнөөдрийн байдлаар эдээс эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 1000 гаруй иргэн хүлээлгийн жагсаалтанд байна.